Ач зээдээ эрхэм нандин түшиг болсон игэл сайхан аав өвөө бям боогтой Бадам Сэдэн 1934 оны 7 дугаар сарын 1-нд Завхан аймгийн Тосон Цэнгэл сумын Аргант гэдэг газар Бямбын 2 дахь хүү болон мэндэлсэн юм. Аав Бямб ээж Баян жаргалын хайр халамжинд өсөн өндийж 1955 онд цэргийн албанд татагдж Улаанбаатар хотод ирж насны хань Адиатаага танилцсан юм. Нөхөр Бадам Сэдэн цэрэгт байх хугацаанд халах голын хил хамгаалахын онц байдлын үед дайчлагдж байсны зэрэгцээ жолоочийн сургуульд сурч мэрэгжил эзэмшсэн юм. 1958 онд цэргээс халагдж ирсний дараа нийгмийг аюулаас хамгаалах яамны автобаазад жолоочоор ажилд орж улс их орондоо чин үнэнч тууштайгаар 32 жил тасралтгүй хөдөлмөрлөж 1990 онд Гавьяаныхаа амралтыг авсан билээ. Ажилч хөдөлмөрч занан түүнийг зүгээр суулгасангүй. Бадам Сэдэн цагдаагийн ахмадын үйлчин хоршоо Голомт банк зэрэг байгууллагад 2003 оныг дуустал ажиллаж хөдөлмөрлсөн ажилч хөдөлмөрч нэр хүндтэй Монгол улсын иргэн юм. Бадам Сэдийн улс их орондоо хийж бүтээсэн нөр их хөдөлмөрийг нь үнэлэн Алтан гадас одон, цэргийн Гавьяа одон, улсыг аюулаас хамгаалах байгууллагын зэвсэгт хүчний, ардын хувьсгалын оны медалууд, зам тээврийн яамны онц тээвэрчин медаль, цагдаагийн ерөнхий газрын Монгол цагдаа, цагдаагийн Гавьяа тэмдэг зэрэг олон Гавьяа шагналаар шагнасан юм.